Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Валентина 2001 оны 12 сарын 16-нд Колумбийн нийслэл Богота хотод төрсөн. Тэр 2 ахтай. Эцэг эх нь Валентинаг бага багт нь салж дараа нь ээж нь дахин гэрэлсэн байдаг. Гэвч ээжийнх нь дахин гэрэлсэн нөхөр нь үнэндээ байсан ч байгаагүй ч ялгаагүй хүн байжээ. Ээж нь бүх хүүхдүүдээ ганцаараа тижээж, өсгөж, сургаж бүхнийг өөрөө ганцаараа хийж байсан. Тийм болохоор Валентина үнэхээр хүнд ядуу орчинд өссөн юм. Ээж нь амсгийг завгүй ажиллаж амьдралын төлөө зүтгэж байсан ч амьдрал нь нэг л өөдлөхгүй байжээ. Валентина болон 2 ах нь багадаа ээжигээ хараад их сэтгэл нь өвддөг байсан гэдэг. Хэдий хүүхэд ч гэлээ дотроо ээждээ маш их хайртай, маш их бахархаж явдаг байж. Валентина ч гэсэн би хурдан том болж ажил хийгээд ээждээ туслана гэж их хүсдэг байсан. Валентинагийн хамгийн дуртай зүйл бол хөгжим. Мөн өөрийгөө гоёх гоо сайхан дуртай. Тиймээс ирээдүйд олонний өмнө гарч урлагийн салбарт ажиллана гэдэг мөрөөдөлтэй байлаа. Колумбийн хуулиар 18 нас хүрээгүй хүмүүс клуб, бар гэх мэт арх зардаг газруудад орохыг хориглодог. Гэхдээ бодит байдал дээр зарим клубүүд нас шалгахтаа хайн ханддаг тул өсвөр насныхан ч гэсэн орж гардаг явдал элбэг байдаг байлаа. Ингээд нэг шөнө Валентина найзуудтайгаа клубт очиод танихгүй нэг залуутай яриа удсан байна. Тэр залуу Валентинод нэг л өөр мэдрэмж төрүүлсэн. Тэр охины нүднээс хүсэл тэмүүллийг нь анзаарчээ. Энэ залуу Пабло Силва гэдэг. Насаар арай ах бизнес эрхэлдэг хүн байлаа. Хоёулаа анхны уулзалтаараа тун сайн ойлголцож хурдан дотноссон юм. Валентино Паблод би DJ болохыг мөрөөддөг гэж хэлээд өөрийн ирээдүйн тухай ярьж эхэлсэн. Ярих болгондоо нүдэн гялалзаад л гэгээдэг сайхан мөрөөдлөөр дүүрэн байсан гэдэг. Харин Пабло бол Валентиногийн тэрхүү хүсэл мөрөөдөл нуугдж буй авьяасыг хараад энэ охинд тусламар санагдсан байна. Ингээд би чамайг хамгийн сайн DJ сургалтын төвд явуулъя. Чиний мөрөөдлийг дэмжиж гэж санал тавьжээ. Тэр өдрөөс хойш тэр хоёр болцож эхэлж Пабло бараг менежер шиг нь болж Валентинаг бүх талаар дэмжих болсон. Валентинаг алдартай болохоос өмнө ч түүнд тоглолт зохион байгуулж өгдөг байв. Ингэснээр Валентина аажмаар олонний танил болж эхэлсэн. DJ сургалтанд анх суухдаа би ирээдүйд гадаад паспорт дээрээ олон орны тамга даруулна. Ганц Колумб биш олон орноор тоглолт хийн гэж хэлдэг байсан гэдэг. Харин удалгүй тэр мөрөөдөл нь бодит зүйл болж хувирсан. Колумбийн хамгийн алдартай клуб фестивалууд тоглож байгаад дараа нь Чили, Мексик, Бразил, Перу гэх мэт олон оронд үргэлдэж дэлхийгээр тойрон аялан тоглолт хийдэг нэртэй уран бүтээлч болсон. Валентинагийн Instagram өдөр бүр олон шин дагагчтай болж 2019 онд Колумбийн хөгжмийн шагналч хүртсэн. Одоо бол тэр зүгээр нэг DJ биш, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй уран бүтээлч болсон байв. Үүний ачаар тэр нэлээд сайн орлого олж ээжийнхэн ачааг хөнгөлж гэр бүлийнхэндээ тусалж чадсан юм. Клуб тоглож дуусныхаа дараа хүмүүс арх уугаа танилцаад мөнгө өрж байхад Валентина харин тоглолт дуусаад шууд л гэртээ хардаг байлаа. Шалтгаан нь мөнгөө хэмнэх. Гэхдээ ингэж ажил хийж уран бүтээлтэй төвлөрөө зогсохгүй хичээлээс давхар хийдэг байсан. Тэр олон улсын худалдаа бизнес гэх мэргэжлэр суралцаж байлаа. Валентина дотроо би одооныхаа амжилтад ханахгүй цаашдаа илүү сайн болон илүү амжилтанд хүрнэ гэж боддог байсан. Валентина өдөр бүр үнэхээр завгүй амьдардаг байсан. Өглөө нь хичээлдээ яваад оройн нь тоглолт хийж цаг заваараа өөрийгөө сурталчилж контент бэлдэж Instagram дээр пост хийн. Тэр үнэхээр амьдралаа өөрчлөх гэж ээждээ байр авч өгөх гэж бүх хүчээ шавхан зүтгэж байсан. Паблоч бас Валентинаг үргэлж дэмждэг байлаа. Хэдийгээр Валентина өөрөө хичээж өөрийн хүчээр амжилтанд хүрсэн ч Паблогийн тусалцаа байгаагүй бол зарим боломжууд түүнийг зөрөөд өнгөрөх байсан байж мэднэ. Тэр хоёр хамтдаа бараг 7 хоногт 2-3 тоглолт хийж олон улс орноор явж тун завгүй амьдрал орсон юм. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам асуудал баг багаар гарч эхэлжээ. Валентина гадаадд тоглолтоор их явдаг, харин Пабло бизнесийн ажлаар завгүй. Тийм болохоор сард 2-3 удаа л уулздаг болсон. Тэгээд хамтдаа өнгөрүүлэх цаг багасхын хэрээр харилцаа нь аажмаар хөндөрч эхэлжээ. Эцэст нь 4 жил үргэлжсэний дараа хоёр талаасаа ярилцаад салах шийдвэр гаргасан. Пабло Валентинагаас 20 насаар ах байлаа. Насны зөрүүтэй хосууд байдаг ч Валентина бол Паблотой танилцах үедээ дөнгөж насан турш байсан. Гэхдээ Пабло Валентинаг чин сэтгэлээсээ дэмждэг байсан. Салсныхаа дараа ч хаяа холбоо барьж сайн найзууд хэвээр үлдсэн юм. 2022 оны 3 сард Валентина нэгэн болзооны аппликейшнээр шинэ хүнтэй танилцсан
Джон Нельсон Плюс гэдэг 34 настай Америк залуу байв. Хоёулаа онлайнаар мессеж бичиж эхэлсэн. Нэг нэгнийгээ маш их ойлгодог байжээ. Удалгүй Джон хоёулаа уулзъя гэж санал тавьсан байна. Энэ саналыг сонсоод Валентина эргэлзэж танихгүй хүн аюултай байвал яана гэж бодсон. Тэгээд Валентина чи өөрөө над дээр Колумбод ирвэл ямар вэ гэж санал тавьжээ. Яагаад гэвэл тэнд гэр бүл найзууд нь байдаг болохоор харьцангуй аюул багтай гэж бодсон юм. Ингээд 2022 оны 5 сард Джон Колумбод ирж тэд анх удаа уулзсан. Тэр орой хамт хоол идэж дараа нь бүр хамтдаа Мексикийн Канкун руу аялалд гарчээ. Канкун бол ихэвчлэн хосуудын романтик аялал сонгодог газар. Валентинад энэ аялал үнэхээр онцгой санагдсан. Джон аяллаа туршид түүнийг их халамжилж анхааралтай хандаж байж, тийм болохоор Валентина энэ хүнтэй байхад аюулгүй байна гэж бодож эхэлсэн. Тэр найзуудаа цагаан морьтой ханхуумын гарч ирлээ гэж хүртэл чат бичсэн байдаг. Джон өмнө нь гэрлэж байсан 3 хүүхэдтэй гэдгээ хэлсэн. Одоо эхнэрээсээ салж байгаа хүүхдүүдийг ээж нь өсгөн гэж хэлв. Ингээд 2 өөр оронд амьдардагч Валентина Джон хоёр романтик харилцаагаа эхлүүлсэн. Танилцаад 3 сар болсны дараа Джон Валентинатай маш ойр дотно болж өдөр бүр хайртайгаа хэлж бэлэг өгч мөнгө өгөх болсон. Гэхдээ энэ бүх хайр удаан үргэлжлээгүй. Үерхэж эхлээд 4 сарын дараа Джон аажмаар өөрийн жинхэнэ төрхийг харуулж эхэлсэн. Валентинаг байнга хардаж, хянаж, хаашаа явсан, хинтээ уулзсан, яг юу хийж байгааг нь үргэлж асууна. 2022 оны 9 сард Джон Валентинад мэддэгдэлгүйгээр Колумбод гэнэт хүрээд иржээ. Тэгээд Колумбийн гоё газруудаар хамт аялж, морь унаж, хоол идэж, сайхан мөчүүдийг өнгөрүүлжээ. Валентина Джоныг найзуудаа гэр бүлдээ анх удаа танилцуулсан. Джон найз нөхөд гэр бүлтэй маш ийдэг, хүндэтгэлтэй харилцаж байсан бөгөөд Валентинагийн ээжтэй хүртэл Google Translate-ээр орчуулж байгаад ярилцжээ. Ээж нь анх охиныхоо энэ харилцаанд санаа зовж байсан. Гадаад хүн танихгүй, дээрээс нь насны зөрүүтэй болохоор. Гэхдээ тэр орой Джоны байдлыг хараад жаахан итгэж эхэлжээ. Колумбид сайхан цагийг өнгөрүүлсэн Джон удалгүй буцаж Техас руу ниссэн. Харин яг дараагийн сард буюу 10 сард Валентина хөх томруулах мэс засал хийлгэсэн бөгөөд тэр мэс заслын төлбөрийг Джон гаргаж өгсөн. Зөвхөн мэс засалж биш, утас, төрөвч, брендийн цүнхгээд олон бэлэг өгдөг болжээ. Валентинагийн өмнөх найз залуу Пабло энэ өөрчлөлтийг анзаарч эхэлсэн. Эхэндээ зөвхөн Инстаграмаар Валентинаг дагаж юу хийж байгааг нь сонирхож хардаг байсан ч нэг л өдөр анзаарчээ. Гэнэт хит их тансаг хэрэглээтэй болчихсон, мэс засал хийлгэсэн, брендийн хувцас цүнх бариад л. Паблогийн мэдэх Валентина бол орлого орж ирэх бүртээ хуримтлуулдаг, гэр бүлдээ бүхнээ зориулдаг, үдшилэг цэнгэнээс холуур явдаг байсан. Пабло Валентина чи сайн уу, зүгээр үү гэж мессеж бичжээ. Валентина хариуд нь бүх зүйл сайхан, би жаргалтай байгаа гэж хариулсан ч үнэн эрэхтэй байдал огт тийм биш байсан юм. Цаг өнгөрөх тусам Джоны хардаж сэрдэх байдал улам хэцүү болж бүр аимшигтай болж хувирсан. Валентинаг гадагшаа гарах бүрт нь өөр залуутай уулзаад байгаа юм биш үү гэж байцаана. Инстаграм дээр дагсан хүн бүрийг шалгаж энэ хин юм, ямар харилцаатай гэж асууна. Валентина шинэ пост оруулахдаа хүртэл Джоноос асууж харуулж байж л нийтлдэг болжээ. Хоёр биенээсээ хол байсан болохоор Джон Валентинаг зураг явуул, хаана байгаа байршлаа явуулж бай гэж шаарддаг байсан. Дараа нь бүр нэгэн хувийн мөрдөгч хөлсөлж Валентинаг өдөр болгон дагаж мөрдүүлдэг болжээ. Хамгийн аимшигтай нь тэр мөрдөгч нэг үннийг илрүүлсэн. 2022 оны 11 сард Валентина өөр нэг залуутай хамт аялалд явсан байжээ. Тэр залуу Инстаграм дээр олон дагагчтай бизнес эрхэлдэг нэгэн байсан. Гой машин, гой хувцас, тансаг аяллууд. Нэг осондоо инфлюенсер маягийн баян залуу. Валентина инфлюенсер залуу хоёрын харилцаа 2021 оны 10 сараас эхэлсэн. Салж нийлдэг тогтворгүй харилцаатай байсан. Тэгэхээр Валентина Джонтой үерхэж эхлэхээс өмнө энэ залуутай үерхдэг байсан болж таарав. Харин инфлюенсер залуу Джон гэдэг шинэ залуу гарч ирснийг огт мэдээгүй байжээ. Инфлюенсер залуу яагаад гинэт гоо сайхны мэс засал хийлгэсэн юм бэ? Ямар мөнгөөрөө хийлгэсэн гэж асуухад Валентина би Боготад DJ тоглолт хийхдээ жаахан өндөр хөлс авсан. Тэрийгэ хуримтлуулад хийлгэсэн гэж худлаа ярьжээ. Джон Валентина өөр залуутай хамт аялалд явсан гэдгийг мэдээ дуурлаж бараг галзуурах шахсан. Джон чи намайг ашиглаж миний мөнгөөр өөр залуутай зугаалаад явж байна гэж хашгиран уцаар урлаж эхэлжээ. Валентина Джоны энэ аашнаас үнэхээр айж эхэлсэн. Хүнээр мөрдүүлэн гэдэг чинь зүгээрс нэг хардалт биш,
бүр сэтгцийн хувьд аюултай хүн байна гэдг нь тодорхой болов. Тэр өдөр Жон уцаар орилж чи намайг хуурсан, надаар тоглосон гэхэд Валентина айсандаа түүнийг блоклсон. Мессеж бичиж холбоо барьж чадахгүй болтол нь харилцаагаа цэглэж бүр мөсөн холбоогоо тасалжээ. Гэвч Жон зүгээр байсангүй. Уучлаарай би үнэхээр харамсаж байна гэд бэлэг мессеж хайр дурлалын үгс. Тэгээд бүр гэрлийг би чамд зориулж шинэ байр түрээсэлсэн. Тэнд хоёулаа шинэ амьдралаа эхлэе гэж хүртэл хэлжээ. Нөгөө хатуу аимшигтай хүн чинь гинэд яг л анхных шигээ халамжтай уяхан болчихсон. Валентинач бас сэтгэлээ барьж чадаагүй. Ингээд 2022 оны 12 сарын сүүлчээр тэд дахин уулзахар болов. Жон би 1 сарын 20-нд Колумбод бүр мөсөн нүүж ирнэ. Чамтай хамт амьдармаар байна гэж хэлсэн. Харин Валентина 1 сарын 18, 19-ний өдрүүдэд инфлюенсер залуутай хамт байсан. Өөрөөр хэлбэл тэр инфлюенсер залуутай холбоогоо бүр мөсөн таслаагүй байжээ. Гэтэл Жон 1 хоногийн өмнө буюу 1 сарын 19-нд гинэд Колумбод ирчихдэг юм. Валентинатай холбоо бариад хараа би ирчихлээ. Одоо уулзах боломж байна уу гэхэд Валентина ихэд сандарсан. Чи өнөөдөр ирнэ гэж хэлээгүй шүү дээ. Би өөр ажилтай, төлөвлөгөөгөө цуцалж чадахгүй гэж хэлв. Тэгтэл Жон уурлаад чи надтай уулзахгүй байгаа нь өөр залуутай байгаа болохоор биз гэж хэлжээ. Валентина үгүй би найзынхаа төрсөн өдөрт очих гэж байна. Өчигдөр чамтай видео дуудлага хийсэн бидтэй. Надад нуух юм байхгүй гэж хариулсан. Тэгэхэд Жон за ойлголоо тэгвэл маргааш уулзъя гэд уцаас алгасан. Харин энэ хооронд Жонч бас ганцаараа байгаагүй. 19-ний орой тэр түрээсэлсэн байрлууга нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн камерт бичигдсэн байдаг. Тэр эмэгтэй тэнд 1 цаг гаруй хугацаанд байсан ч хэн байсан нь одоо болтол тогтоогдоогүй. Ингээд 1 сарын 20 Жон Валентина хоёр шинэ амьдралаа эхлүүлэхээр төлөвлөсөн өдөр байв. Өглөө нь Валентина ачаагаа бэлдэж орой 6 цагийн үед Жонтой уулзсан. Шинэ байрлууга нүүх замдаа ээж рүүгээ бичлэг явуулсан байдаг. Ээжээ хардаа бид шинэ гэрлүүгээ нүүж явна гэд машин доторх ачаагаа харуулж байв. Оройн 7 цаг 18 минут. Шинэ байрандаа нүүж байгаа Валентина Жон хоёр ачаагаа зөөж байгаа нь камерт бичигдсэн. Жон 19-ний өдөр Колумбод ирээд мансууруулах бодис худалдаж авсан байжээ. Тэгээд 20-ны орой тэд шинэ байрандаа мансууруулах бодисыг хамт хэрэглэсэн. Харин тэр шөнө мансуурсныхаа дараа Валентина нэмээд текила уужээ. Тэгээд тэр хоёр гадуур гарч сүши идэж клуб руу явсан. Тэд такси дуудаг аппликейшн ашиглаж такси дуудаж суусан юм. Валентина такси дуудсны дараа жолоочд би аюул орсон байна гэж мессеж бичсэн байсан. Жолооч Валентинатай уулзаад та зүгээрээ өгж асуухад Валентина инээгээд зүгээрээ санамсаргүй бичгсэн юм шиг байна гэж хэлсэн. Шөнийн 3 цаг 50 минутын орчимд клуб дээр очижээ. Валентина дижи тоглохоор урилга авсан байсан тул тэр шөнийн тоглолтоо бүрэн хийж дуусгасан. Жонч түүний хажууд суугаад ажиглаад байж байв. Тоглолт дууссаны дараа клубын ажилтнууд зохион байгуулагч нартай хамт офис руу норж хамт архиуж мансууруулах бодис бага зэрэг хэрэгэлсэн. Харин өглөөний 6 цаг 51 минутын үед тэр хоёр шинэ байрлууга буцаж ирсэн. Гэртээ арих замдаа Валентина найз руугаа Жон мансууруулах бодис хэрэглэсний дараа нэг л хачин ааштай болчихлоо гэж мессеж бичв. Мөн 7 цаг 42 минутад инфлюенсер залуу руу өглөөний минь өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж бичсэн байдаг. Гэхдээ инфлюенсер залуу ууртай байсан тул хариу бичээгүй. Яагаад дууралсан гэж үү? Валентина өмнөх өдөр нь Жонтой сүши идэж байгаад зураг авч Instagram story-д оруулсан. Инфлюенсер залуу тэр зургийг хараад чи хинтээ хамт байгаа юм гэж асуухад Валентина зүгээр л найзуудтайгаа байна гэж хариулжээ. Харин инфлюенсер залуу сэжиг аваад өөр зүйл асууж эхлэхэд Валентина уурлаад чи ч бас саяхан найз охтуудтайгаа аялсан бидтэй. Би ч гэсэн найз залуу нартайгаа хамт аялж болно бидтэй гэж ууралсан байдаг. Ингээд 1 сарын 21-нд юу болсныг ярив. Энэ өдөр Жон Валентина хоёр бие биенээсээ бараг холдоогүй. Жон захиалсан хоолоо хүлээж авахар коридорт гарч ирсэн. Харин Валентинач мөн хамт байв. Тэд хоолоо аваад буцаж байрандаа орсон. Тэр орой Валентина ахтайгаа видео дуудлага хийсэн бөгөөд Жоныг ч бас харуулжээ. Харин Валентина ээж рүүгээ мессеж бичсэн. Ээжийн амьдрал гэдэг амар зүйл биш юм. Бүх юмны цаана үн төлбөр байдаг юм байна гэв. Ээж нь хариуд нь ингэж бичсэн. Охин минь чи бидэнд хангалттай бүхнийг өгсөн. Дахиад юу ч өгөх шаардлагагүй шүү. Гэтэл энэ нь ээжтэйгээ хийсэн Валентинагийн сүүлчийн яриа байсан юм. 2023 оны 1 сарын 22-ны өглөө 9 цаг байрны хяналтын камер дээр Жон хар өнгийн 2 том хогны ууд барьчихсан доош машины зогсоол руу бууж байгаа нь бичигдсэн.
Тэр хэдэн минутын дараа дахин гарч ирээд энэ удаа 2 том чимдам жижиг цүнхнүүд барьчихсан байлаа. Ингээд тэр хэд хэд удаа нааш цааш гарч эцэст нь яг 10 цаг 1 минутын үед сүүлчийн удаа тэр байрнаас гарч ирж байгаа бичлэг үлдсэн. Тэр үед Жон нэг тэрэг төрж яваа бөгөөд тэргэн дотор нэг том чимдам, нэг үүргэвч байв. Тэр чимдам дотор Валентинагийн цогцос байжээ. Цогцос тэр чимдамд бүглээрээ багтаагүй тул толгой хүзүү эсгэн баг зэрэг гадагшаа цухсан байсныг дарах гэж дээрээс нь саарал хүншлэр хутсан байсан. Тэгээд цогцыг машиндаа очиж ус уугаад тайвширсан царайтай машинаа асаагаад яваад өгчээ. Гэхдээ нэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй. Жон энэ бол бит хоёрын шинэ амьдралын эхлэл гэж Валентинад хэлсэн. Гэвч үнэндээ тэр байр зүгээр л түрээсийн байр байсан. 4 хоногийн хугацаатай түрээс. Тэр 4 хоногийн байр түрээсэлчгээд энэ бол бидний гэр гэж Валентинад итгүүлсэн. Бас үнэн хэрэгтээ Валентина хөнөөх төлөвлөгөөтэй урдчилж бэлдэж ирсэн байжээ. Жон Колумбод ирээд таксигаар түрээсийн байр руугаа явсан. Харин тэр таксины жолооч дараа нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө Жон үнэхээр с ิจ гтэй байсан гэж хэлжээ. Тэр машинд байхдаа шал дими имэрч гинэд танд гадаад эмэгтэйчүүд таалагдгүй гэж асуугаад утсан дээрээсээ нүцгэн зургууд харуулж өөрөө элдвийн заваан яриа ярьж байсан. Тэгснээ гинэд мансууруулах бодис хаанаас авч болох вэ гэж хүртэл асуусан гэдэг. 2023 оны 1 сарын 22-ны өдрийн 2 цаг 48 минут. Жон машинаараа Богота хотын баруун хэсэгт байдаг Пондибон гэдэг дүүргийн нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд ирсэн. Энэ газар бол ердийн л орон сууцны хорооллын хажууд байрладаг хүүхдийн гүүж тоглодог тайван цэцэрлэгт хүрээлэн. Тэгтэл Жон тэр паркийн хогийн сав руу Валентинагийн цогцос байсан том хөх аяллаа чиндам хийчихдэг. Дараа нь Жон тэндээс холдож 3 цаг 30 минутын үед өөрийн түрээсэлсэн машинаа буцааж өгөхөр утсан. Түрээсийн газар нь онгоцны буудлын ойролцоо байрладаг байв. Түрээсийн газрын ажилтнуудын анзаарснаар Жон маш их хөлсөн гарсан, амьсгаадсан, нэг л их сандарсан хүн шиг байжээ. Царай нь улаачихсан амьсгаагаа бараг барьж ядаж байсан гэсэн. Түүний түрээсийн машиныг шалгахад машины зарим хэсэг гэмтэлтэй байсан тул $110 торгуул ногдуулсан. Тэр торгуулийг Жон бэлнээр төлөөд буцаж явжээ. Дараа нь тэр шууд онгоцны буудлын руу очсон. Очоод 2 ширхэг онгоцны тасалбар худалдаж авчээ. Нэг нь Панама руу, нөгөөх нь Бразилийн өмнөд хэсэг рүү. Тасалбар 2 авсан шалтгаан нь мөрдлөгөөс бултах хуурамч уулмөр үлдээх зорилготой байлаа. Ингээд тэр Панама руу нисч Колумбас цугтаж чадсан. Үүнтэй зэрэгцээд Боготагийн паркт нэг тэнмэл эрэхтэй хогийн сав ухаж яваад Валентинагийн цогцыг олсон. Тэр эрэхтэй юу ч мэдэхгүй зүгээр л хог хаяглалын дундаас хэрэгтэй юм олохоор хайж байгаад нэг том хөх чиндам олж харжээ. Энэ бараг шин юм байна. Дотор нь юу байгаа юм бол гэж бодоод өргөх гэтэл чиндам маш хүнд байсан. Тэгээд өргөх гээд хөдөлгөж байхдаа чиндааны завсраар хүний ус харагджээ. Тэр мөчөд эрэхтэн бие хүүтааж юу болсныг мэдрээд шууд цагдаа руу залгасан. Цагдаа нар ирээд чиндааныг нээхэд цогцос гарч иржээ. Гэхдээ Азар тэр чиндаан дотор Валентинагийн оюутны үнэлэх байж тэр үнэлэхээр нь хэн болохыг шууд таньсан. Мөн утсан дотор нь байсан бөгөөд маш олон хүнээс тэр дундаа хуучин найз залуу Паблогоос дуудлага ирсэн байжээ. Цагдаа нар Пабло руу залгаж та Валентинагийн охинтой ямар холбоотой вэ гэж асуухад Пабло маш их сандарсан. Тэр охин 24 цаг орчим холбоо бариагүй. Ер нь тийм удаан хариу өгөөг нь анхны удаа. Би муу зүйл тохиолдсон байх гэж айж байна гэж хэлсэн. Ингээд цагдаа нар анхны таамаглал дээрээ тулгуурлаад энэ бол энгийн осол биш, зүгээр нэг өвхөл биш, хүн амины хэрэг гэж үзсэн. Цагдаа нар Валентинагийн цогцыг шууд шүүх эмнэлэг рүү хүргэж задлан шинжилгээ хийлгэжээ. Түүний хүзүүнд хөхөрсөн шарх байсан. Уруулын дотор тал хилний баруун хэсэгт цусаалтал дэлгэрсэн. Хамар 90 орчимд хумсаар майдсан мэт шархнууд. Толгой болон хүзүүний яс хуграагүйч арьсан дотор олон жижиг хөхнэц цус хуралдсан байсан. Хоолоогоо боолгуулж амь насаа алдсан гэдэг нь илт байлаа. Цээж биеийн бусад хэсэгт зодуулсан мэт гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл Валентина амиа алдахаасаа өмнө зодуулж дараа нь ямар нэг утас юм уу оосроор хүзүүг нь боосон тодорхой болжээ. Энэ аимшигт мэдээ богино хугацаанд сошиалтарч Колумб даяар олныг цочирдуулсан. Гэхдээ хамгийн ихэнд Валентинагийн өхлийн талаар мэдсэн хүн түүний анхныхаар Пабло байсан юм. Цагдаа нартай уцаар ярьж дууссан даруйда Пабло Валентинагийн ээж рүү залгасан. Тэрээр ихчээ ийм зүйл хэлэх гэж байгаадаа итгэхгүй байна. Гэхдээ Валентина гэхэд ээж нь тоглоом хийж байна уу гэж хэлжээ.
Гэвч Павла ихчээ энэ тоглоом биш. Энэ бол үнэн. Валентина нас барсан гэж хэлэхэд ээж нь зүгээр л чимээгүй болсон. Тэгээд нулимсаа байрш дийлэлгүй газар дунаж уйлж хэлжээ. Юу болсон юм? Миний охин өчигдөр Instagram дээр зураг оруулаад инээгээд амьдрал нь сайхан байсан шүү дээ. Яагаад ийм муухайгаар төгсөх ёстой гэж хэлж байжээ. Тэгээд шууд Валентина руу залгасан. Гэвч уцаа аваагүй. Дараа нь Жон руу залгасан ч бас л авсангүй. Энэ үед л ээж нь бүх зүйл буруу болсныг мэдэрсэн. Тэр хүүдээ буюу Валентинагийн ахад Жоныг ол гэж хэлв. Түүний сүүлийн байршлыг шалга Facebook хаягнд байгаа юу гэж асуусан. Гэтэл Жон Валентинагийн бүх гэр бүлийг Facebook-ээс блок хийсэн байжээ. Ингээд тэд шууд цагдаад хандаж Валентинагийн хамт байсан сүүлийн хүн бол Жон гэдгийг хэлсэн. Харин тэр үед Жон хэдийнэ Колумбиг орхиод Панам руу ниссэн байлаа. Колумби цагдаагийнхан Жоныг Интерполоор хайж эхэлсэн. Валентинагийн хамгийн сайн найз тэр новшийг заавал барих ёстой гэд Валентинагийн хэрэгжилж байсан зөөврийн компьютер, мессеж, нууц үгээд бүгдийг цагдаад өгчээ. Нотлох баримтууд араасаа ил болж мөрдлөг улам ширвсв. Удалгүй 2023 оны 1 сарын 25-ны үүрийн 5 цагийн үед Панамын олон улсын нисэх буудлын дээр Жон баригдсан. Яг тэр үед Истанбул руу нисэхээр онгоцондоо суух гэж байсан юм. Интерполоор хайж байсан тул онгоцонд суух гэд паспортаа шалгуулангууд автомат тохиолдол дуурч тэр даруйд Панамын хил хамгаалагчид түүний газар дээр нь баривчилсан. Түүнийг шалгахад $7,000 бэлэн мөнгө, 15 ширхэг кредит карт биедээ авч явсан байв. 2 хоногийн дараа Жоныг Колумб руу албан ёсоор шилжүүлж авчирсан. Түүнд онц ноцтой хэрцгий аллах, хэрэг нуун дарагдуулсан гэх зэрэг хэд хэдэн зүйл ангаар ялт тулгав. Колумб улсад эмэгтэй хүнийг зориуд хөнөөсөн хэрэг нь онцгой хүнд гэмт хэрэг тооцогддог. Ердийн аллахтай харьцуулахад илүү өндөр ял оноодог хуультай. Харин Жон мөрдөн байцаалтын эхэнд гайхмаар зүйл хэлсэн. Намайг харт тамхи наймаалдаг мафийн бүлэглэлүүд заналхийлж байсан. Тэд л Валентинаг алсан. Намайг хохирогч болгож өөрсдийн бурууг надад тохиж байна. Би зүгээр л тэднээс зугцсан гэж ярьсан. Энэ тайлбарыг хинч тоогоогүй. Удалгүй тэр мэдүүлгээ өөрчилж би Валентинаг алах бодолтой байгаагүй. Зүгээр л арх мансууруулах бодноос болсон гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл тэр энэ бол санаатай биш зүгээр нэг золгүй явдал байсан гэж ойлгуулахыг хүссэн. Жон шүүх хуралд оролцохоос татгалцсан. Өвдсөн сэтгэл зүйн хувь докторгүй байна гэх шалтгаар оролцохоос зугтсан. Түүний өмгөөлөгч бас олон нийтийн эсэргүүцлээс айж өмгөөлөхөөс татгалзжээ. Улмаар шинэ өмгөөлөгч шинэ орчуулагч хайх шаардлагатай болж хэрэг шүүхэд шилжсэн ч 1 жил гаруй хугацаанд хойшлогдсон. Шинэ өмгөөлөгч нь бүр хачин тайлбар өгсөн. Жоныг баривчлах үйл явц хууль бус байсан. Түүнийг 30 гаруй цаг өрөөнд хорьсон. Түүнд гав зүлгсэн түүнийг урдчилж гэмт хэрэгтэн гэж буруутгаж нэр хүндээг нь гутаасан. Энэ бол хүний эрхийн зөрчил гэж гомдол гаргажээ. Гэвч шүүгч энэ бүх тайлбарыг хүлээж аваагүй. Жон өөрөө эмнэлгийн үзлэгээс татгалцсан. Орчуулагчтайгаа ч асуудалгүй харьцаж байсан. Түүнд бүх эрх нь нээлттэй байсан. Баривчлах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж шийдвэрлэжээ. 2023 оны 3 сард Жон анх удаа Валентинагийн өхөлтэй холбоотой буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ би санаатай олоогүй. Бид шүнжин архиуж харт амих хэрэглэж бэлгийн харьцаанд орсон. Би бүр мансуурсандаа юу болсныг санахгүй байна. Хизээ яаж, ер нь ч яг юу болсныг мэдэхгүй. Би хизээч хүн ална гэж бодоогүй гэж хэлжээ. Валентина бэлгийн харьцаанд орохдоо илүү их шаарддаг байсан. Бэлгийн харьцаанд орохдоо би ганцаараа биш, Валентина ч миний хүзүүг боож тэр орой бол бүх зүйл хяналтаас гарчихсан. Би хайртай хүнээ санамсаргүй алчихсан. Би зүгээр л айд сандарсандаа цогцыг чиндааманд хийж хогийн савнд хайсан гэв. Шүүх хурал удаа дараа хойшлогдож сэжигтэн шүүхэд ирэхээс зайлсхийж байсан ч эцэст нь шийдвэр гарсан. 2024 оны 4 сарын 17-нд Колумбийн шүүх эцсийн шийдвэрлэлийг уншиж танилцуулсан. Шүүгч хэлэхдээ энэ бол тохиолдлын үхэл биш. Энэ бол санаатай төлөвлөсөн хэрцгий аллах. Тэр Валентинагийн хоолойг боож амийг нь хөнөөсөн. Хэрвээ хайртай хүн нь ухаан алдсан бол түргэн дуудах ёстой. Гэтэл тэр үүний оронд чиндааманд хийж хогийн сав руу хайсан. Шүүгч Жонд нийт 42 жил 8 сарын 20-нд оноосон. Харин Жон ял сонссон ч бууж өгсөнгүй. Өмнө нь шүүхэд оролцохоос зайлсхийж байсан Жон ял авсныхаа дараа дахин дав заалдана гэж мэдгдсэн. Гэвч тэр шүүх бүрт ялагджээ. Жоны гин буруудайг шүүх нотолж ял өгсөн ч Валентинагийн гэр бүлд амар тайван ирсэнгүй.
Зарим хүмүүс интернетээр Валентина өөрөө буруутай, хоёр залуутай зэрэг харьцаж байсан, баригдах нь тодорхой л байсан. Мөнгөний төлөө өөрийгөө худалдсан, үүнийхээ төлөө хариуцлага хүлээлээ. Ямар эмэгтэй хүн хөхний хагалгаа хийлэгчээд эрэгтэй өмнөтэй хамт клуб хэсрээд явж байдаг юм. Гэх мэтээр харгас сэтгэлдлүүд бичиж эхэлжээ. Ээж нь сүүлд хэвлэл ярилцлага өгөхдөө гадаадын нэг хүн миний охины амьдралаар тоглож эцэст нь амийг нь авч удсан. Гэхдээ хүмүүс охиныг минь буруутгаж байна. Энэ шудраг явдал мөн үү? Яагаад бид хохирогч байж буруутан шиг байх ёстой юм гэжээ. Валентинагийн гэр бүл түүний амьдрал, мөрөөдөл, золиос, хүсэл тэмүүллийн талаар ном болгон бичиж үлдээсэн. Валентина амьдрал ба өхөл нэртэй энэ ном 2024 онд Amazon дээр худалдаанд гарсан бөгөөд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг нийгэмд хэрхэн хүлээж авдгийг маш нэгт бодиттой өгүүлсэн бүтээл болжээ. Олон улсын стриминг платформтой хамтран 2025 оны сүүлээр кино болохоор төлөвлөж байна. Энэ кинонд зөвхөн нийтэд ил болсон баримтууд ч биш, Валентинагийн утсан дээрх мессеж, бичлэг, тэмдэглэл хүртэл киноны хэсэг болжээ. Энэ бол зүгээр нэг хэргийн түүх биш, энэ бол охиноо алдаж нийгмийн хатуу шүүлттэй тэмцэж үнэн олонний дунд мартагдуулахгүй төлөө тэмцсэн гэр бүлийн бодит тэмцэл байлаа. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.